Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцгийн урилгаараа бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 6 дугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хугацаанд Узбекистан улсын ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж байгаа анхны төрийн айлчлал. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөг 2024 онд Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм а. Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөг бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Мирзиёев нар аль биесний хэлцээж хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг олон улсын давцандах хамтын ажиллагааны талаар санал солилцсноо. Монгол улс Узбекистан улстай 1992 оны 1-р сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм а.